За дөнгөж сая улсын дэжигүүрийн хяналтын шатны шүүх хурдаанд ороод гарчлаа. Тэгээд амиа хорлоход хүргэх гэдэг зүйл ангаар 4-5 жил сэжиглэгдэн шалгагдаж, ялдагдчаар татагдаж, шүүгдэгчээр шүүлгсэний эцэст гин буруугүй гэдэг нь тогтоогдож одоо бүрэн одоо цагаадлаа. За тэгээд шүүх хурдаанаас төрсэн сэтгэл юу вэ гэхээр энэ хэргийг анхны шүүгээс сагаадахад хогшоод оролцсон хүн давзаалдаагүй. Хяналтын шатанд гомд гаргаагүй. Харин прокурор эсэргүүцэл бичээд байдаг байхгүй. Эндээс юу хэлэх гэсэн хэрэг шүүх рүү шилжсэн хэрэг нь цагаатах юм бол прокурор ажиллаа мөн байсан. Прокурорын ажлын үзүүлэлтэнд нөлөөлдөг. Арга хэмжээ авагддаг л учраас энэ хүн зөв буруу байх нь хамаагүй зөвхөн эсэргүүцэл ийм л одоо журамтай заавартай юм байна шүү дээ. Тэгэхээр энийг өөрчлөхгүй бол одоо болохгүй нэ. Прокурор арга гадаад улсын дэжигчдэр ярьж шүү дээ. Хоёр гэрчийг дутуу асуусан байна. Тийм учраас буцаая гэж шүү дээ. Энийг мөрдөн байцаалын шатанда хийж явахгүй яасан. Тийм мэдээгүй гинт мэдсэл юм бол шүүгэн шатанд хийлгэж явахгүй яасан. Давзаалах эсэргүүцэл гаргахтаа энэ бас бичих явахгүй яасан. Бичээгүй л байхгүй. Тэгээ эцэс өнөөдөр яаж ин дээд шүүгтэр хамгийн сүүлийн шатанда одоо болонгууд дутуу шалгасан юм а буцааж өгөөч гэдэг. Ингэж хүнийг амьдаар нь 4-5 жил бол одоо шар махтаа хатааж болохгүй. Тэгээ эндээс юу хэлгэсэн гэхээр өнөөдөр прокурорын үйл ажиллагаанд одоо баримтлах заавар, бичиг баримтууд, за прокурорын ажлыг дүгнэх тэр үзүүлэлт журмандаа өөрчлөлт орохгүй болохгүй нэ. Өөрөөр хэлбэл хэн нэг хүн гомд гаргасан, хэн нэг хүн шалгагдсан бол түүнийг заавал ялах ёстой юм шиг явах юм а. Хэрвээ шүүх рүү шилжүүлсэн хэрэг нь цагаатах юм бол прокурорын ажлын үзүүлэлтэнд нөлөөлдөг юм байна. Прокурор арга хэмжээ авагддаг юм байна. Ийм учраас энэ хүн өнөөдөр эсэргүүцэл гаргаад яваад байдаг. Энэ нэг анх шатны шүүгээр цагаатгсан. Прокурор давзаалдаад эсэргүүцсэн, давзаалчны шүүг хэвээр батлсан. За тэнгүүд ахаад улсын дэжигүүд прокурор эсэргүүцэл биччихлээ шүү дээ. Бүгд яагаад ингэ эсэргүүцэл биччихээд байгаа юм. Тэгээ мэдээж энэ эсэргүүцэл үнэлэлгүй байсан байхгүй. Үнэлэлгүй байсан учраас дээжиг цагаатгаж штэ. Өшөө цаашлах бол энэ гэмтгий чинь үндсэн шинж нь баян гэсэн үйлдэл байдаг байхгүй юу. Тухайлбал сая миний өмгөөлсөн хэргийн хувьд баян гэсэн үндсэн шинж нь байхгүй байгаа байхгүй юу. Тэгээ байхгүй байхад энийг прокурор анх шатны шүүгтэр яллах дүгнэлтэн дээр уншаад байгаа. Давзаалтаа энийг бичээд байгаа. Сая дээд шүүгтэр бичсэн эсэргүүцэлээр бас л бичээд байгаа байхгүй юу. Баян гэдэг шинж нь байхгүй байхад энэ гэмтрэг биш байхгүй юу. Тэгвэл энийг мэдэхгүй байх гэж би хэлэх гээд байгаа. Тэгээ би прокуроруудыг мэдэхгүй байх гэж хэлж байгаа юм биш. Шүүгт гэж хэлж байгаа шүү. Инхээр одоо бид нар бол нэгдүгürt бол хэрэг хяналтын шийдвэрлэх ажиллагааг одоо хяналт тавьж байгаа, удирдах байгаа прокуроруудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх асуудал дээр анхаармаар байна. Хоёрдугаарт нь прокурорын үйл ажиллагааныхаа заавар, за тэгээ ажлыг одоо дүгнэдэг тэр үзүүлэлт журамдаа өөрчлөлт орохгүй болохгүй нэ. Бид зүгээр хяналтын прокурортой уулзаад яриа зогсож байгаа байхгүй юу. Гэхдээ энэ одоо болохгүй байна. Хэрвээ буцчих эсэргүүцэл бичихгүй бол миний ажлын үйлс нөлөөлөд байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ийм байж бол таарахгүй шүү дээ. За тэгээ энэ хэргийн үед бол 4 жил мөрдөн байцаалтанд шалгагдаад анх шатны шүүгтэр очисон надад хандсан. За тэгээд чи өмгөөлчтэй мөгж асуусан чи 4-5 өмгөөлч байсан, 2 замаасаа гарсан. Тэгээд одоо хотоос 2 өмгөөлөгч, за сумын 1 өмгөөлч ингээ 3 өмгөөлчтэй байгаа гэдэг байхгүй. Тэгээд миний хэрэг байгаа мó энэ чи ингээ цаашаа явчих юм биш үү гэсэн чинь би өнөхөө дутаг нөхөд тийм ээ таваас оролцвол сайн байна гэсэн. За тухайд би гайхсгаад өнгөрсөн. Гэтэл үнэхээр бас тийм байсан шүү. Бид тэдний хувьд хэлэх үг, гарах хүнслээ тус тусны хуваарлаад тэгээ ярилцаад энэ хэргийн ард бол гарлаа. Тэгээд за хамтран ажилласан за буян бодлогын бэлгүүн, за Жамблын Нарантай, Гансхийн Гандаш өмгөөлөгч нартаа бас баярлалаа гэж хэлье. Та бүхэнтэй ажиллахад бол сайхан байсан шүү. Энэ хэргийн хувьд бол бас жишг тогтоосон ийм кейс байлаа гэж би бодож байна.